За сайн байцгаана уу? NTV телевизийг үзэж байгаа нийт үзэгчдтэй мөн Од мөндөс сувгийн маань YouTube хуудаснаас энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдтэй мөн 83.3 107 гэсэн хостолгооноор энэхүү нэвтрүүлгээ сонсож байгаа сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. За шинжлэх ухаан танин мэдхгүй Од мөндөс сувгийн маань цусд 50 дарангуйлагч гэдэг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. Энэхүү нэвтрүүлгийг онон бид бүхэнд бэлтгэн хүргэдэг. Өдрийн мэнд оноо. Өдрийн мэнд. За нэвтрүүлгээ маань харин ивент тэтгчээр за ханаад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаан Traplio за мөн чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ивентийн ажиллаж байна. За өнөөдөр болохоор хоёулаа нэг сонирхолтой үнийг бариад авсан байна. За өнөөдөр маш сонирхолтой нэвтрүүлэг ярих гэж байна. Сайн дарангуулагч байх боломжтой юу гэдэг асуултыг тавьж байгаа. Дарангуулагч сайн байх боломжтой юу? Биш, сайн дарангуулагч гэж тийм шүү дээ. За бид нар чи одоо ингээд цус 50 гэдэг нэвтрүүлэг дээр маш олон хүмүүсийг эрх мэдлээ 100% атгаад тий улсаа яаж өдөртөж, улсаа яаж өмнө самуу, улсаа сөнөөхийг бол харлаа. Гэхдээ одоо бидний нэг янзын мөрөөдөл гэж байд юм уу яад энэ нэг хүн ингээд эрх мэдлээ авчаад улсаа сайжруулаасай, улсаа гоё болгосоо гэсэн мөрөөдөл байдаг бах. Тэгээ тэрийг одоо энэ Сингапур гэдэг улс дээр харах гэж байна. За өнөөдөр бид нар ярих гэж байгаа хүн бол Lee Kuan Yew гэдэг Сингапурыг үүсгэн байгуулсан Сингапурын эцэг эх гэж нэрлэдэг хүн байна. За тэгээд дэлхий дээр бол одоо Монако, Сан Марино, Ватикан гэдэг одоо хот улс гэж нэрлэж болдог хэдэн улсууд бол байдаг. Ерөнхийдөө нэгэн хотоор бүрдсэн улс байдаг байгаа байхгүй юу. Тэрний улсуудын нэг нь бол мэдээж Сингапур. Ердөө 730 км хавтгай дөрвөлжин байдаг. Тийм учраас одоо баг манай Улаанбаатарын зарим дүүргүүдс бүр жижигхэн улс байгаад байгаа байхгүй юу. Тийм үү. Сингапурыг ерөөсөө сонсож байгаа юм шиг. За Ватикан эдрэг бол мэдэж байна. Тэр хот дотор хот улс шүү дээ. Гэтэл Сингапур ч ийм жижигхэн, маш жижигхэн байдаг. Одоо тэр 730 км дөрвөлжинд 5.9 сая хүн амьдардаг гэж байгаа байхгүй юу. За тэгэд би бас сая Монголын газрын зураг дээр харсан чинь Налах дүүрэг 687 км дөрвөлжин гэж байгаа. Тэгэхээр Налах дүүргээс нэг жоохон том бүтэн улс байгаад байна. Тэгээд бараг 6 сая хүн амьдардаг. 6 сая хүн амьдардаг. За энэ улс бол одоо ердөөсөө байгалийн баялаг гэж бол ердөөсөө байдгүй. Гэхдээ одоо дэлхийн хамгийн чухал далайн тээврийн маршрут болох Малаккагийн хоолын дагуу байрладаг. Тэгээ ойрхот орноос гарч ирж байгаа бүх нефт бол Сингапур дайрч өнгөрдөг байгаад байдаг. Тэгээд түүхийг нь товч ярих юм бол 1819 онд британчууд ирж худалдааны бүс байгуулж исэн. Тэрнээс өмнө бол одоо нэг янзын жижигхэн загасчдын тосгон байсан улс байсан юм билээ. Тэгэд британчууд колони үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хятад энэтхэг Европыг холбосон маш чухал бомб хот болж хөгжиж исэн. Тэгэд улс төрийн тогтолцооны хувьд бол парламентын ардчилсан засаглалтай гэж явдаг боловч 1959 оноос хойш ардын үйл хэргийн нам гэдэг нам бол одоо 100% дангаараа засаг барьж байгаа. За ардын үйл хэргийн нам нь одоо People's Action Party гэдэг нэртэй. Тэгээ ихэнх хүмүүс дуудахдаа PAP эсвэл PAP гэж дууддаг байгаа шүү. За тэгээд энэ бол ардчилсан нийгэмтэй гэж ярьдаг боловч яг ингээд практик талаас харах юм бол одоо зохицуулалттай ардчил эсвэл одоо зөөлөн авторитар гэж нэрлэж болох гэдэг байгаа. Одоо ч гэсэн үү? Тий, одоо ч гэсэн. Одоо тэгэхээр өнөөдрийн бид нэр ярих гэж байгаа дарангуулагч хүн бол одоо нэг зөөлөн дарангуулагч хүн гэж бол хэлж болохоор байгаа шүү. За тэгэхээр авторитар засагтай байгаа ч гэсэн эдийн засаг нь бол маш нээлттэй, авилга маш бага байдаг. Тэгээ нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ боловсрол, эрүүл мэнд тэгээ халамжаар бол дэлхийд дээгүр чагсдаг улсуудын нэг байт юм билээ. За тэгээд баг зай талбайд бол маш олуулан амьдардаг учраас нийтийн эмх журам, эрүүл ахуйн тал дээр асар чанга хуйлд байгаад идэг. Нэг удаа бүр анх удаа хог хайсан бол 230 Америк доллараар торгуулдаг. Тэгээд энийг давтаад авах юм бол $8,000 хүртэл өсдөг юм билээ. Америк доллар өсдөг. Тэгэд хар тамхины эсрэг бол маш чанга хуйлтай. Хар тамхи ашигласан эсвэл хар тамхи оруулж ирсэн хүн байх юм бол шууд цаазаар авдаг. Гадаад иргэнж байсан ч гэсэн шууд цаазаар авт юм билээ. Тэгээд гэмт хэргийн шийтгэл бол асар хүнд. Тэгээ манай үзэг сонсогчид сонсч ирсэн байх. Шууд сава модоор зоддог. Одоо ч хүртэл. Тэгэхээр одоо гадуур хог хайна уу эсвэл одоо гэмт хэрэг үлдэх юм бол шоронд очоод шууд сава модоор зодолт юм билээ. Тийм учраас одоо гэмт хэрэг бол маш бага гардаг. Тэгээ баг дэлхийн номер 1-т орд юм билээ. Гэмт хэрэг гардгүйгээрээ. Одоо нэг зарим хүмүүс чинь баг ингээд гадуур хоолнд орж явахдаа эсвэл кофе шоп сууж байхдаа лаптоп авирахад 4-5 цаг явчаад ирэхэд яг хин ч үрээгүй тэнцэнэ байж л байдаг гэж ярьд юм билээ. За тэгвэл нөгөө нэг бас хязгаарлах хуулиар одоо нэг хатуу байлгах те хууль хатуу байлгах гэдэг зүйл нэг талтаа бас буруу гэдэг ч гэсэндээ
Яг одоогор үйлчилж байгаа нь бол энэ улс юм байна шүү дээ, тий. Одоогор үйлчилж байгаа. Тэгээ гарч байгаа тоо баримт нь хэр үр дүнтэй байгааг илэрхийлж байгаа газар юм байна, тий. Тэгж байгаа. Тэгээ хот нь бол одоо амар цэвэрхэн байдаг. Тэгээ энэ нь одоо шууд зүгээр хуулиасаа болж байгаа байхгүй юу? Сингапурт бол одоо дэлгүүрүүд бох зарж болдгоо. Бох зарангууд чи хүмүүс бохож ажиллаад зүгээр гудамжинд хайчдаг шүү дээ. Тийм учраас бохж ажиллахгүй, бох зарахгүй байх юм бол гудамжинд цэвэрхэн байна гэсэн практик байд юм билээ. Тэгэхээр нөгөө цаазаар авах хуультай гэж штэ тий. Тэгэхээр ямар ч сан нөгөө нийгмийн байдал нь бол тодорхой болчихж байна тий. Одоо ардчилсан орнуудад бол жишээлбэл цаазаар авах хамгийн түрүүнд халж байгаа. Тэгээд иргэнийхээ эрхийг илүү тавьж өгч байгаа бол энэ улс бол яг цэвэр ардчилсан гэдэг ч юм уу тиймэрхүү улс бол биш байна одоо. Тий. За тэгээ гадаад харилцааны хувьд Америк нэгдсэн улс, Хятад, Индийг эдлэгийн хүчний төв болсон улсуудтай бүгдэндээ нь бол маш өргөн хүрээний найрсаг харилцаатай байдаг. Үзэл сурталаар бол тууширдаг юм байлээ. Монголч бас дайггүй найрсаг харилцаатай байдаг. Монголчууд ч одоо Сингапур руу очихдоо визгүй 90 хоног байрлаж болд юм билээ бас. Тэгээ нэрний хувьд сонирхолтой Сингапур гэдэг нь одоо санскрит хэлээрээ арслан хот гэсэн утгатай байдаг. Тэгээ нэг арслантай загас гэж ядж штэ. Тэрүүгээр маш их алтартай байдаг. Одоо нөгөө нэг бэлгэд тэмдэг нь тий. Тэгээ пура гэдэг нь одоо санскрит хэлээр бол хот гэсэн үг юм байлээ. Тэгэхээр энэтхэгт одоо Нишапур, Жапур, Райпур гэдэг амар олон пур гэдэг нэртэй хотууд байдаг. Тэгэхээр Сингапур бол одоо Малайзийн хойг дээр байрладаг энэтхэг нэртэй хот гэсэн үг шүү. За тэгээд 1826 оноос эхлээд британчууд одоо Малакагийн хоолын давуу арлууд дээр одоо суурингууд байгуулж исэн байлээ. Тэгээ эднэрийг нь одоо street settlements гэж нэрлэдэг. Хоолын суурингууд. Эдгээр нь одоо нэг янзын колониуд нь л гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо 1923 онд Ли Куан Ю төрөхөд Сингапурч нь Британий колони байсан гэж хэлж болно. За. Тэгэхээр тэр үед бол одоо Сингапурын колони байсан ч гэсэн одоо Сингапур улс гэж бол ердөөсөө байгаагүй. Сингапур иргэн шиж байгаагүй. Нийгэм бүхэлд одоо Лондонгийн удирдлага дор байсан гэсэн үг. Нийгмийн шатлалын хувьд одоо оргил дээр нь бол европчууд байдаг. Тэрний доор нь одоо Англид боловсрол эзэмшсэн Азууд, тэрний дараа Хятад боловсролтой Азууд, тэгээд тэрний дараа нь одоо ямар ч боловсралгүй ажилчид англилтаар байдیں۔ Одоо нэг янзын кастинг систем гэж хэлж болохоор байгаа. Яг албан ёсоор биш ч гэсэн. За тэгээд Сингапур үндэсэндээ бол загаачдын хот байгаа байхгүй. Маш олон хүмүүс ирээд яваад идэг те. Тинчэн одоо Хятад байна, Малайз иргэд байна, энтгчүүд байгаад идэг. Бүгдээрээ ирчээд тинчэн жоохон хэдэн жил амьдарч амьдрал залгуулчаад мөнгөтэй болчоод тэгээ өөрийнхөө улсуудлага их буцдаг улс байгаа. За тэгээд ийм улсад одоо 1923 онд Ли Куан Ю хан үндэстэн тэгээд түүнийхээ дотроо Хака угсааны гэр бүлд төрчихсөн. Тэгэхээр одоо Хятад үндэстэн гэсэн үг. Аав ээж нь одоо барууны боловсралтай. Тэгээ гэр дотроо англиар ярьдаг байсан юм бэлээ. Ялангуяа өвөө нь одоо барууны талыг нэлийн баримталдаг. Тэгээ барууны боловсралыг маш их одоо шүтдэг хүн байсан учраас Ли Куан Ю өөрийнхөө ачийг Хари Ли гэж дууддаг байсан бэлээ. Тэгэхээр маш дайггүй айлд өссөн бэлээ. За тэгээд Ли Куан Ю тухайн үед одоо Сингапурт маш алдартай одоо шилдэг сургуульд сурч исэн. Тэр нь одоо Raffles Institute-д сурч исэн байлээ. За энэнийг яг тодорхойлж байна гэх юм бол энэ Raffles Institute нь 2005 оноос хойш Монголд бас үйл ажиллагаа явуулж байгаа юм байлээ. Англиар сургуулаа заадаг Сингапур сургууль гэдэг юм байлээ. За тэгээд 1942 онд Ли Куан Ю яг ингээд 10 жилээ төгсөөд их сургууль сурах гэжсэн чинь нэг том үйл явдал болсон юу вэ гэхээр Японы эзлэн түрэмгийлэл болж байгаа. Дэлхийн 2 дугаар дайны дундуур Япон улс чинь одоо эзэн гүрэнгээ томсох гээд тэнцээ тэгээ арлуудыг ихэнх нь эзэлж исэн. Тэгээд одоо Ли Куан Югийн нүдэнд одоо ингээд хизээч ганхашгүй гэж бодож исэн Британий эзэн гүрэн хэдэн оны дотор ингээд Японд буугаад өгчөж байгаа. Уул нь бол анх бид нар хизээч бууж өгөхгүй те. Сингапур бол манай колони учраас та нарыг хамгаална гэж хэлж исэн бол Японд дайраад ороод ирэнгүүт нэг хэдэн оны дотор шууд буугаад өгсөн байт юм билээ. Тэгээд Япончууд Сингапурыг эзэлж авангуудаа шууд одоо Японы эсрэг үзэлтэй гэж сэрдсэн олон 10,000 хятад иргэдийг шууд буудан хороосон. Тийм энийг сүг чин хилэмдүүлэлт гэж нэрлэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр бас Сингапурын түүхэнд энэ бол нэг маш гашуун цаг байгаад идэм байлээ. Энэ хилмигдүүлэлтэд бол Ли Куан Ю маш азтайгаар амьдулсан өөрөө хятад гаралтай хүн учраас одоо ажиллаж исэн газар дээр нэг машин ачих гээд ирэнгүүт шууд тэнцээ одоо машин жолоож исэн хүндээ хэлдэв. За би гэс гэрлэгөө очиод солих хувцас аваад ирээ гэж байгаа. Тэнгүүдээ шууд цухтаад нуугдсан байт юм билээ. Тэгээд энийгээрээ амьд явж ягаад за энэ бүр тодорхой амьдлын тулд яах ёстой байна гэхээр Япон хэл сурсан байдаг. Япон хэл сурчингуудаа шууд Японы талдаа орчуулагчаар ажиллаж эхэлсэн байдаг.
Тэгээд Японы эзэрхийлэлд байсан 3.5 жилдээ Сингапур бол амар доротжсэн. Одоо импорт нь зогслоо, хүмүүс үсгэлэнд байла. Уул нь ингээ Британий колон байсан ч гэсэн өмнө нь ердөөс ийм аимшигын цаг үеийг бол үзэж байгаагүй байдаг. Гэхдээ Аз улс одоо 1945 он гэхэд дэлхийн 2 дугаар дайнд дуусаад Япон ялагдаад энэ эзэрхийлэл нь бол төгссөн байдаг. Тийм учраас одоо нэг талаараа энэ Британий өмнө тогтоодсон байсан одоо засаг захиргаа төр соёлын уламжлал нь бол байхгүй болоогүй гэсэн үг. Тийм учраас одоо буцаад бараг Британий колон болчиход асуудалгүй цаг үе ийсэн байлээ. Тийм өөр соёлд нэрвэгтэр хэмжээний хугацаа өнгөрөөгүй юм байна тий. Тэгээ энэ үедээ бол одоо Ли Куан Ю бодож байгаа байхгүй юу? За Британи байна уу? Япон байна уу? Ямар ч эзэн гүрэн биднийг ингэж дээрлэж болохгүй тий. Бид өөрсдийнхөө төлөө байх ёстой байна гэдгийг сурсан байт юм билээ. За тэгээд дайны дараа Ли Куан Ю одоо Британд очиж Кембрижийн их сургуульд хуулийн чиглэлээр сурсан байдаг. Тэгээд анх очиод Ли Куан Ю одоо арьс өнгөөр ялварлан гадуурхалд амар их өртөжсэн. Европыг жоохон шүтэн биширдэг байсан чинь ингээд очингууд нь ингээд өөрийн шоолоод муулаад ахарна гэж бодож байгаа байхгүй тий. Энэ хүмүүс яагаад тий биднийг удирдах ёстой юм бэ? Тэд биднээс илүү хүмүүс биш вэ штэ гэдэг юм анх сурч авч байгаа. Тэгээ одоо бүр ингээд Британий колониас бүр тусдаа байх ёстой байна гэдэг бүр ингээд 100% бат болсон шийдвэр гаргаж илээ. За тэгээд энэ хугацаанд ч одоо дайны дараах колони задралын цаг үе болж ирсэн. Тэгээ энийг ажиглаад их гүрнүүдтэй яаж харьцах ёстойгоо ойлгож эхэлж байгаа. Тэгэд одоо 3 аргаар харьцах ёстой байна гэдэг юм ойлгож байна. Нэг нь бол үйлдвэрч нийлэл, нийтийн санаа бол бодол, тэгээ олон улсын дарамт шахалт гэсэн 3 хүчин зүйлээр хөшүүрэгдэж чадвал эзэн гүрнүүдтэй харилцаж чадах юм байна ойлгож байгаа. За тэгээд 1950 онд Ли Куан Ю Сингапурт буцаж ирээд хятад ажилчтай үйлдвэрчний эвлэлд хуульчаар ажиллаж байгаа. Энэ үед бол Ли Куан Ю бол өөрөө хятад хэл мэддэггүй. Гэхдээ энэ үйлдвэрчний эвлэл нь одоо Сингапурт олонх байсан хятад хүмүүсийг шүүх хурал дээр одоо өмөрөх гэж ажиллаж байгаа штэ. Тэнгүүд өөрөө хятад хэл мэдэхгүй болохоор эдний хангалттай өмөрч чадахгүй байсан болохоор маш хурдан хятад хэл сурцсан юм байл өөрөө мандрин хэл. Тийм учраас одоо англи хэлтэй, энэтхэг хэлтэй, хятад хэлтэй, япон хэлтэй хүн болоод урчиж байгаа байхгүй юу. Тэгээд 1954 онд Ли Куан Ю худалдаа үйлдвэрийн эвлэлийн гишүүд хуульч сэтгүүлч гэдэг тухайн үед одоо боловсролтой Сэхэтэн гэсэн хүмүүсийг нийлүүлж ягаад ардын үйл хэргийн нам нөгөө папыга байгуулж исэн байлээ. Гэхдээ эдгээр бол нэг цөөн хүмүүс байгаа даа шүү дээ. Дангаараа хүчгүй байсан учраас коммунист үзэл суртал хятадаар ярьдаг олонхыг өөрийнхөө нам руу нэгтэж оруулж байгаа. Тэгэхээр энэ пап нам нь хоёр талаас бүрдчихэж байгаа гэсэн үг. Одоо Ли Куан Ю тэргүүтээ англи боловсролтой, коммунизмын эсрэг үзэл бодолтой, прагматик хуулийн мэдлэгтэй нэг бүлэг, нөгөө талдаа одоо ажилчид оюутнуудаас бүрдсэн коммунист чиг баримжаатай бас нэг бүлэг байгаа байхгүй. Энэ хоёр ч уул нь хоёулаа эсрэг үзэлтэй ч гэсэн тусгаар тогтнол ирээдүйнхөө төлөө нэгдэж байгаа. Тэгэд энийг судлаа үзчихсэн чинь Монголд бас нэг ийм төстэй зүйл болж исэн юм байлээ. Одоо нэг Монголд ардын намчин хоёр өөр тусдаа газар цуг байгуулагдчихсэн юм биш үү? Яг адилхан цагтаа. Нөгөө 1920 онд их хүрэнд барааны дэмжлэгтэй Богдын засгийн газар. Тэгээд 1921 онд 1 жилийн дараа Троиц Косовск буюу одоогийн Хягт хотод большевик Оросын дэмжлэгтэй Коминтерний засгийн газар бас байгуулагдчихсан байлээ. Энэ хоёр ч тэгээд бас бие биентэйгээ үздэг байсан. Бие бинийгээ эсрэг үзэл бодолтой. Гэхдээ одоо 90-ний дайнд хүрэхээс өмнө за хэдүүлээ тусгаар нэгдээд одоо Монголын ардын намыг байгуулсан юм байлээ. Ирээдүйнхээ төлөө. Тэгээ яг энтэй адилхан хоёр эсрэг үзэл бодолтой бүлэг нэгдээд 1959 оны их хурлын сонгуульд ялаад 51 суудлаас 43-ыг нь авч ирсэн юм байлээ энэ пап нам нь. Тэгэд 35 настай Ли Куан Ю Сингапурын анхны ерөнхий сайд болсон байлээ. За тэгээд энэ үед одоо Малайзд юу болж ирсэн нэг яри. Малайзд одоо хойг дээр жижигхэн хот чинь Сингапур байгаа шүү дээ. Тэгээд одоо дайны сүүлийн жилүүдэд одоо хамтын нөхөрлийн талынхан одоо британчууд дайнд ялах нь тодорхой болоод ирэнгүүт Малайзын ирээдүйн асуудлыг Малайзыг одоо үүсгэн байгуулсан Малайзын үндэсний эцэг гэдэг Тунку Абдул Рахман гэдэг хүн Лондонд очиж хилцүүл хийсэн байлээ. Тэгээд энэ чинь юу гэж ирсэн бэ гэвэл за цаашдаа Малайз Британий колон байгаад авах юм бол бослог тэмцэл хүчээ авнаа. Тийм учраас оронд нь колон байхын оронд бид нэр тусгаар тогтнолыг өгчих. Тэгээд бид нэр хамтын ажиллагаагаар явъя гэдэг аргумент төвшүүлээд тусгаар тогтнол авсан байлээ. Тэгтэл одоо энэ Ли Куан Ю чинь бас ийм ярьж ирсэн. За Сингапур гэдэг улс бол хизэж ганцаархнаа
амьд үлдэхгүй юм байна. Биднэрт бол байгалийн баялаг байхгүй. Сингапур гэдэг иргэд бол байхгүй. Бид нар Сингапурын төлөө гэсэн үзэл бодол байхгүй учраас бид нар энэ шинэ Малайз гэж тусгаар тогтнол авч байгаа улсад нэгдэх ёстой юм байна. Малайзын холбоонд орох ёстой юм байна гэж ярьж ирсэн билээ. Тэгтэл бодогдож байгаа байхгүй юу. За ингээд Малайз улсдаа орж чадахгүй байгаад байх юм бол удаан хугацаанд энэ хятад иргэд чинь Сингапурыг эзэлж аваад хятад шиг социалист тэгээ коммунист улс болох юм байна гэж шийдэж байгаа. Тэгээд энэ пап нам дотроо нэг хилцүүлэг хийж байгаа. За энэ Малайзын холбоонд орох уу орохгүй юу гэж яригдж байгаа гот хоёр тал болоо хуваагдчих чинь. Ли Куан Юугийн тал нь бол Малайзын холбоонд орё гэж байна. Тэгтэл нөгөө хятад олон хуваагаад байгаа шүү дээ. Тэд нар өөрсдөө коммунизмын үзэл бодолтой учраас Малайзд орохгүй гэж шахаад байгаа байхгүй юу. Угаасаа баг ирээдүйдээ энэ Сингапурч хятадын нэг хэсэг болох ёстой шүү дээ гэж ярьж байгаа. Тэгэнгүүт одоо Ли Куаны маш нэг зоригтой шийдвэр гаргаж ирсэн. Тэр нь дотоодын хамгаалах хууль нэрийн дор хүйтэн хадгалалт гэдэг тусгай үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ тусгай үйл ажиллагаанд дор 1963 оны 2 сарын 2-ны шөнө 113 хүнийг шууд барьчилж байгаа. Тэг шүүх хуралгүйгээр шоронд хорж байгаа. Тэгээ энэ 113 хүмүүс нь бол одоо нам дотор байсан коммунистууд, үйлдвэрчлийн эвлэлийн гишүүд, тэгээ улс төрийн эдгтэй оюутнууд байгаад байгаа. Тэгээ энэ хүмүүсийг одоо шууд шүүх хуралгүйгээр шоронд оруулаад одоо хамгийн багадаа зарим хүмүүс нь 13 сар байсан гэж байгаа. Хамгийн ихтэй хамгийн удаандаа байсан хүмүүс нь 23 жил шоронд байсан бэлээ. Тэгээ эдгээр бүгд шүүх хуралгүйгээр учраас энийг хүйтэн хадгалалт гэж нэрлэж ирсэн. Энэ одоо миний ямар санагдаж байна гэх юм бол одоо Ленин ч бас яг Оросдоо большевик намаа байгуулахдаа меньшевикүүдээ хөөгөө гаргаж ирсэн шүү дээ. Тэгж өөрийнхөө намыг 100% гартаа хатгаж ирсэн. Яг адилхан бас нэг дарангууллагчийн хийдэг үйл ажиллагаа байгаад байгаа байхгүй юу. Өөртөө нь үзэл санаа таарахгүй байгаа улсуудыг улс төрийн тавцангаас алга болгож байна. Тэр нь тэгээд өөрт нь нөгөө байсан эрх мэдлийнхаа дагуу ямар ч шүүх хуралгүйгээр хүний эрхэнд шууд алдчихж байгаа хэлбэр юм байна шүү дээ, тий. Тэгэхээр одоо дарангуулагч гэдэг нь бас энэс ил тод харагдаж байгаа байхгүй юу. За хоёул хамтран ажиллагч ярьж. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ханад Томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаан терапли ажиллаж байгаа. За Ханад Томооны анхан шатны шинж тэмдэг гэж юу гэлдэг вэ гэхээр одоо жишээлбэл сая ингээ хоолоогоо засаж байна гэдэг шиг толгоо өвдөх, хоолоо өвдөх, нус гоожих, халуурах, найтах. За энэ шинж тэмдгүүд хэрвээ илрээд эхэлсэн бол таны хүүхдээр ч юм уу танд илрээд эхэлсэн бол хэдүүлээ Ханад Томооны хэлбэрийн шинж тэмдэг тусгаж байна гэсэн үг тий илэрж байна гэсэн үг. За тэгин гол энэ яг аль үеүүдэд хамгийн идэвхтэй гарч идэг вэ гэхлээр мэдээж өвлийн тэр хүүтэн улирал бол мэдээж идэвх чинь. Дээрэс нь улирал солигдох үед хүний дархлаа ундаг. Хүн том хүнч бай хүүхэд ч бай бүх хүмүүсийн дархлаа улирал солигдох үед хамгийн баг дээр очдог. Энэ үед нөгөө магадгүй та агаар туслын замаар ч юм уу одоо энэ орчны одоо вирусээс болоод ч юм уу таны бие дээр ирсэн тэр вирус чинь дархлаа бага байгаа учраас одоо дархлааг чинь дарангуйлаад тэр өвчлөлийн шинж тэмдгүүд илэрж байгаа. За тийм үед нь та одоо трафлиуг хэрэглээрэ гэдгийг зөвлөж байна. За тэгээд мэдээж бүх эмийн сангуудаар трафлиу худалдаалагддаг. Мөн дээрээс нь та бүхэн маань H.Cig.men гэдэг энэхүү сайт руу ороод захиалах юм бол танд бас үнэгүй хүргээд өгчдөг юм байгаа шүү. H.Loyalty гэсэн аппликейшн байгаа. За энэ аппликейшнийг гар утсан дээрээ суулгаад та бүхэн маань өөрт хэрэгцээтэй за эрүүл мэндийн чиглэлийн 11 төрлийн бүтээгдэхүүн, нэмэлт бүтээгдэхүүнүүдийг бас тэр аппликейшн дээр бас ингээ худалдаалах нь онлайнаар байж идэг. Тэндээс бас захиалаад гэртээ үнэгүй хүргээд авах боломжтой. Энэ удаагийн нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр Ханад Томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаан Трафлиу хамтран ажиллалаа. Баярлалаа. Би ч одоо яг ингэ нэг жоохон дулаараад ирсэн чинь дотор өндөө тайлал шууд ханаа төрчлээ шүү дээ. Одоо тэгээд энэ хаварчин өглөө гарахад нэг юм хүүт юм шигэрнээс өдөр нь бүр ингэ цамцтай явхад халууцах хэмжээний байж байгаад яг нар бууснаас хоошоо орой эргээд хүүтэрдэг шүү дээ. Өчтөр бол нэлээд салхитай нэлээд хүүтэн байлаа шүү дээ. Яг энэ дээр л манайхан нөгөө бие ч ялгаагүй л дээ хувцаа нэмэглээд ч юм уу ингээд зохимжгүй таарамжгүй хувцас өмснөөсөө болоод яг тэр нөгөө ханаа том бас тусчих гад идэг шүү. Одоо туссан тэгээ хоолой сөөцөө байгаа шүү сонсогчтой ялахаарай. За тэгээд одоо энэ хүйтэн хадгалалт ажиллагаанаас 7 сарын дараа 1963 оны 9-р сард Сингапур хот бол яг Малайзын холбоонд нэгдэж оржээ. Тэгэхээр одоо Малайзын нэг хэсэг болсон гэсэн үг. Гэтэл эндээс одоо нэг дараагийн нэг том зөрчил гарч ирж байгаа. Сингапур хот Малайз дотор одоо хамгийн эдийн засгийн бааз сур сайтай хэсэг нь болоод хөрчиж байгаа байхгүй юу. За. Тэгээд одоо Малайзын улсын дотор хүчийн төв нь болчих шинэ. Тэнгүүт Малайзууд нь саан зовж байгаа байхгүй юу. За энэ нийслэлээсээ манай гол хүчин чадал нь Сингапурд шилжиж юм бол энэ хятадаар дүүрсэн хотод бид нэр улсаа алдах магадaltaй болчихно гэж байгаа байхгүй юу. Тийм учраас
Сингапур Малайзийн хооронд одоо мөргөлдөн гарч байгаа. Тэгээд үүмэн саман гарч ийн. Тийм учраас одоо 1965 оны 8 дугаар сарын 9-нд Малайзийн засгийн газар Сингапурыг өөрөөсөө тасалж хөөж гаргасан байгаад байдаг. Тэгээд Сингапур бол одоо тусгаар тогтнолоо тэнцэж өөрчлөлтөж авсан биш. Зүгээр одоо ингээ хүчээр хөөгдөж тусгаар тогтнол авсан улс байгаад байгаа шүү. Одоо ихэнх улс орнууд чинь нэг тусгаар тогтнол авчаад одоо ерөнхийлөгч нь гарч ирэл, ерөнхий сайд нь гарч ирэл амар сайхан алгаад ташаал баярлалаа шүү дээ. Тэгтэл ямар ч тийм байгаагүй. Одоо энэ Ли Куан Ю ингээ бүр зурагтаар ярьж байхдаа тий баг ингээд хоолн зангираад нулимс нь гоочгод одоо энэ Сингапур улс тусгаар тогтносон улс болж байна гэж бүр зарлж исэн байдаг. Бүр ингээд нэвтрүүлгийн дундуур нь дасалж исэн байлээ. Бүр ярьж чадах байлаад. За тэгээд одоо хүссэн хүсээгүй ч одоо байгалийн баялаггүй энэ Сингапур улс бол ингээд өөрийнхөө ирээдүйг өөрөө л аргалах хэвээр болчихж байна. За тэгээд одоо шинээр байгуулагдсан улс юуны төрөнд хамгийн ихэнд юу хэрэгтэй байдаг вэ гэвэл өөрсдийн арим хэрэгтэй байдаг учраас одоо Сингапурын иргэн бүр цэргийн алба хаах ёстой гэсэн шийдвэр гаргаж байгаа. Тэгвэл Сингапур зэвсэгт хүчин байхгүй учраас одоо тусламж хайж эхэлж байгаа одоо олон өөр улсуудаас. Тэгээд энэ үед ч одоо 1960 онд дэлхийн техникийн нөхцөл байдал ямар байсан бэ гэвэл одоо нэгдүгээрт хоёр дэлхийн том дайн үзчихлээ тий. Солонгосын дайн, Вьетнамын дайн үзсэн учраас амар их улсуудад олныг одоо гоё бүс нутгийн төрчлөлд орох сонирхол байхгүй байгаа. Ердөөсөө байлдах сонирхол байхгүй байгаа гэдэг. Хоёрт Сингапур ч ямар ч байгалийн баялаггүй учраас одоо том улсууд, том эзэн гүрнүүд Сингапур руу довтолж эзлэх ямар ч сонирхол байхгүй байсан. Тийм учраас одоо Сингапур ч нээлттэй дураараа бусад улсуудаас тусламж гуйж болж байгаа. Тэгээд одоо Британи, Египт, Энэтхэг гэсэн улсуудаас одоо манай армийг босгоод өгөөч гэж тусламж гуйж исэн. Бүгдээрээ л үгүй гэж хэлж исэн байлээ. Тэгээд бүр сүүлдээ одоо бүр яхаа мэдэх болоод Израилаас техник мэргэжлийн тусламж гуйсан байлээ. Тэгээд одоо ч хүртэл Израиль Сингапур хоёр бол маш тотон харилцаатай байдаг. Тэгээд нэг янзын Израиль ч бас яагаад тусалсан бэ гэж бодож үзэхээр одоо Сингапур ч нэг янзын бөөн дайсангуудын хажуудаага уусаагаад байгаа учраас за бид нартай маш төстөн байна гэж тусалсан юм билээ. За тэгээд нэг асуудал нь юу байсан бэ гэх юм бол Израиль ч бол одоо мусульман улсуудын одоо нэг мусульманчуудын гол дайсан улс байдаг шүү дээ. Тэнгүүд Сингапур ч одоо ихэнх хүмүүс нь бол бас мусульман байсан. Тэгээд хажуудын Малайз улс ч бүр 100% мусульман улс байгаад байгаа байхгүй. Тийм учраас энэ дээр амар том төрчил гарч исэн байлээ. Тэнгүүд Израилаас дэмжлэг авч хүмүүс ирж тусалж байхдаа тэднийг энэ хүмүүс Израиль шээ Мексик хүмүүс байсан шүү гэж одоо ард иргэдтэй хотлоо ярьдаг байсан юм байлээ. За тэгээд байгалийн баялаггүй энэ улс ч одоо яаж хөгжих вэ гэх юм бол заавал одоо нэг асар хурдтай аж үйлдвэржүүлэх хэрэгтэй болоод байгаа байхгүй юу. Тэгээд энэ бодлогын хүрээндээ эдийн засгийн хөгжлийн зөвлөл гэдгийг байгуулж ирсэн байлээ. Тэгэд гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд Сингапур улс өөрийгөө ингээд амар рекламдж эхэлж байгаа байхгүй юу? Бусад улсуудтай. Тэ. За та нар одоо ингээд Азад үйлдвэр барих хэрэгтэй байна уу? Та нарт одоо ажиллах хүчин хэрэгтэй байна уу? Биднэрт ажиллах хүчин байна. Татвар бага төлөө. Тэгэд одоо төр танаа ажил дээрээс оролцохгүй гэдэг өөрийгөө асуурч эхэлж байгаа. Тэгээд энэс болоод удалгүй маш их Америк компаниуд Азад өөрсдөө үйлдвэртэй болох гээд Сингапур руу бүгд орж ирж исэн байлээ. Тэгээд үйлдвэрүүд босоод ирэнгүүт нь тэнцэн одоо Сингапур ард иргэдэд ажиллаад маш олон хүмүүс маш хурдтай ажилтаа болсон байдаг. Тийм. Тэнд үйлдвэр байгуулна гэдэг чинь нэгдүгээрт бас тэр технологиг тэр үйлдвэрийг хөрсөндөө болгож аваад байгаа шүү. Тэгж байгаа. За мэдээж нөгөө 30 жил 40 жил гэх юм яг хятадтай адилхан тий. 40 50 жилээр зөвхөн тэр нөгөө эд ангиудыг үйлдвэрлэх тэр бүх технологи, ноу хау, үйлдвэр, ажиллах хүчин, туршлага чадвартай иргэдийг бэлдэж авчаад 30 жилийн дараанаас 100% өөрийнх нь бол явчихж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Тийм. Байгалийн баялаг байхгүй болохоор үйлдвэрлэгчдэр л өөрийгөө авч гарч байгаа байхгүй юу. Тэгээд хотын баруун хэсэгт Журонгийн аж үйлдвэрийн бүс байгуулах ажлыг одоо Сингапурын улсын архитектор гэж одоо хожмоо нэрлэгдсэн Го Кенсу гэдэг хүнээр удирдуулсан юм бэлээ. Гэвч одоо ард иргэдэн тэгээ олон улсын ажиллагчид бүгдээрээ энийг одоо энэ төсөл ердөөсөө амжилтанд хүрэхгүй гэдээ бүр шоолж исэн юм билээ. Бүр Гогийн тэнэглэл гэж шоолж байсан. Тэгтэл одоо бид нар Сингапур улс ямар байдгийг мэдэн штэ тий. Энэ аж үйлдвэрийн хороол нь одоо Сингапурын эдийн засгийн өсөлтийн гол ноён нуруу болоод хөрсөн байгаа байхгүй. Тэгээд одоо 1965 оны байдлаар Сингапурын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 4200 Америк доллар байсан бол 1990 онд 24000 доллар болоод 2015 онд 56000 хүрсэн байгаа. Тэгэхээр
энэ бараг 50 жилийн дотор 13 дахин нэмэгдчихэж байгаа. Тийм байна. За тэгээд иргэдийн 5 дахь амьдралын чанарыг сайжруулахын тулд орон сууц хөгжлийн зөвлөлийг байгуулж исэн. Тэгээд 60-ад оны байдлаар Сингапурын иргэдийн ихэнх нь ядуусын хороолд амьдардаг байсан тий. Одоо дэд бүтцгүй, төрийн зохицуултгүй одоо бараг усч гэж байхгүй. Одоо фавелад амьдарч исэн байгаа байхгүй. Харин энэ одоо орон сууц хөгжлийн зөвлөлийг байгуулснараа 30 жилийн дотор нийт иргэдийн 80%-ийг нь орон сууцтай болгож чадсан байдаг. За тийм. Ер нь бол одоо Монголоор төсөөлөх юм бол одоо гэр хороолол гэсэн үг шүү дээ тийм. Яг тэрнтэй адилхан тийм одоо байдаг байжгаад 30 жилийн дотор 30 жилийн дотор 80% нь орон сууцтай болцсон. Өөрсдийн эзэмшдэг орон сууцтай болцсон байгаа байхгүй юу. Тэгэд одоо иргэдийн 80% нь орон сууцтай байна гэдэг чинь одоо тухайн үед бол дэлхийн дээгүүрт орох үзүүлэлт бол байгаад идэм билээ. Тэгэд энэ зөвлөлийн байруудыг барьснараа Сингапур бас нэг яс үндэснийхээ асуудлыг шийдэж чадж байгаа. За одоо Сингапурын ихэнх хүмүүс нь одоо цагаачд ирж байгаа шүү дээ тий. 60% нь хятад, 25% нь Малайз, 15% нь Индик бусад гэж байт юм билээ. Тэнгүүт энэ зөвлөлийн байранд ороход одоо шууд код заасан байдаг. За энэ хорооллын 60% нь хятад хүмүүс байна. 25% нь Малайз байна. Үлдсэн 15% нь Индик бусад гарлын хүмүүс байна гэж заачиж байгаа байхгүй. Тэгээ тэр хувьас ердөөсөө дэвшилж болдгоо. Одоо кодонд дүүрсэн байх юм бол заавал өөр газар очиж байр олох хэрэгтэй гэсэн үг. Тэнгүүд энэ чи яаж ийна гэхээр өмнө ч Сингапурт ингээл ийм олон өөр гаралтай хүмүүс чинь өөрсдийнхөө бүлэнд амьдраад байдаг гэсэн бохоггүй. Одоо хятадуудын хороол, Индикүүдийн хороол, Малайзуудын хороол гэж байсан бол ингээ хүчээр бие биентэйгээ хөрш болчингууд одоо бие биентэйгээ одоо өөмөн самуул тарихгүй тодорхой болчихж байгаа байхгүй. Одоо хөрш гэдэг хүмүүс чи бие бинийгээ хайрлан, найзлан, нөхөрлөн. Тийм учраас одоо энэ яс үндэснийхээ асуудлаа ингээ шийдчихэж байгаа юм билээ. Төрийн нөгөө хатуу бодлого, хүйтэн бодлогоор юм биш үү те. Ялангуяа энэ чинь нөгөө Малайзаас анх нөгөө хятад иргэд хитрхи их байна гэж хөөгдчихэж байгаа шүү дээ. Тийм ирээдүйд дахиж битгий гараасаа гэд энэ бүр хатуу тэгж тоонуудыг тавьсан юм билээ. Гэхдээ одоо энэ ямар асуудал үлдэж байна гэхээр хятад иргэн биш те. Энэ байраа зарах юм бол заавал нэг хятад хүнд зарах хэрэгтэй болчиход байгаа. Яг тэгвэл тэр квотын заасан учраас. Тийм учраас одоо нөгөө жоохон ядуу мөнгөгүй энэтхэг Малайз иргэд нь зарыг гэхээр тэр худалдаж авч чадах хүмүүс байхгүй болчиход байгаа юм байлээ. Энэтхэг хүн зөвхөн энэтхэг хүнтэй зарах учраас зарч чадахгүй болчиход байгаа учраас одоо баян ядуугийн ялгаа Сингапурт амар ихээр гарч ирж байгаа юм байлээ. Аргагүй л энэ чи үндэстэн гэж ярих боломжгүй учраас ингэж тоогоор л хязгаарлах юм байна л да тий. Тэгээд баг тэнд амьдарч чадахгүй, тэнд одоо хөдөлмөрлөж чадахгүй улсууд нь одоо явна л гэсэн үг юм байна шүү дээ. Тий. За тэгээд эдийн засгийн өсөлтийг одоо урт хугацаанд барьж одоо тэгээ улам хөгжүүлж чадах хамгийн гол салбар бол угаасаа боловсрол байдаг. Тэгээд одоо бага боловсрол 6 жил, дунд боловсрол 5 жил. Тэгээ эндээс эхлээд сурагчид академик чиглэл эсвэл техник чиглэл гэсэн хоёр замыг сонгож суралцдаг болсон гэдэг хэд хэдэн шийдвэрүүдийг гаргаж исэн. Тэгээ энэ дэр нэг том чухал зүйл нь бол боловсролыг бүх шатанда англи хэлээр заана гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр англи хэлээ бол яг албан ёсныхоо улсынхаа хэл болоо хуурагчиж байгаа. Тэгэд англи хэл дээр нэмээд нутгийн угуул, мандарин, малай, тамил гэх мэт хэлийг хосуулан авч явах шийдвэр байсан. Тэгэхээр одоо хятад иргэд нь мандарин хэл сурна, малай хүүхдүүд нь малайз хэлээ сурна, малайз хүүхдүүд нь малай хэлээ сурна, индик хүүхдүүд нь тамил хэлээ сурчиж байгаа. Бүгдээрээ англи хэлтэй. Тэгээд хойноо ахаад өөрсдийнхөө угуул хэлтэй байгаад байгаа гэсэн үг байхгүй юу. Ягаад англи хэлийг сонгосон бэ гэх юм бол одоо англи хэлтэй байх юм бол өрний боловсролыг чөлөөтэй шингээж авах болцоог бүрдүүлж байгаа гэж үзэж ирсэн байлээ. Гэхдээ одоо бас эндээс гарч ирж байгаа нэг асуудал нь юу вэ гэх юм бол шинэ үеийн Сингапур хүүхдүүд бүгдээрээ соёл түүхээ алдаж эхэлж байгаа юм байлээ. Сингапур улс чинь нэг анх цагаачтаас бүрдчихсэн шүү дээ. Тэнгүүд чи одоо хятад иргэд гэх юм бол одоо бүгдээрээ өөр урсгалын хятад хэлтэй иргэд хурж ирээд Сингапурт амьдарч исэн. Тэгээ хүүхдүүд нь сургуультаас сураад англи хэл, мандарин хэлтэй болчингууд ингээд өвөө эмээнэр ач хүүхдүүдтэй ярьж чадхаа болчихж байгаа байхгүй юу. Яг тэгвэл өвөө эмээнэр мандарин хэл мэдэхгүй учраас ингээд соёлоо алдаад байгаа юм байлээ. Одоо энэ хэлний дархлаа модж байгаа юм байлээ Сингапурт. За тэгээд Ли Куан Югийн манай үзэх сонсогчд мэдхэд одоо авилгын эсрэг тэнцлийг нь маш сайн мэдж байгаа байх. Бүр одоо 1952 онд буюу нөгөө тусгаар технологиос 10 гаруй жилийн өмнө
авилгацсан үйл ажиллагааг мөрдөн байцаах товчоог байгуулж исэн байлээ засгийн газар. Тэгээд засгийн газарт одоо шат шатанд одоо баг хэвийн зүйл болоод байсан авилгатай тэнцэж эхэлж байгаа. За авилгатай тэнцгийн хэрээр бас нэг чухал бодлого явуулсан юу байсан бэ гэх юм бол төрийн албан хаагч сайд нарын цалин хангалттай хэмжээгээр байх юм бол энэ хүмүүс чинь авилга авахгүй гэдэг шийдвэр гаргаж байгаа. За Одоо яг гэх юм бол одоо төрийн албан хаагч чинь хангалттай мөнгөгүй байгаагаас болоод авилга авч байгаа шүү дээ. Тийм учраас хангалттай цалин өгөх юм бол энэ хүн хэзээ ч авилга авахгүй гэдэг шийдвэр гаргачихж байгаа. За тийм учраас одоо нэг янзын зөөлөн бодлого нь цалингийн нэмчин, хатуу бодлого нь авилга авах юм бол шууд шоронд орчиж байгаа. Тэгээд энэ хуулиндаа бол одоо авилга гэдэг маш тодорхой заагаад өгсөн байт юм бэлээ. Угаасаа төрийн албан хаагч гэдэг хүн чинь за одоо сарын 5 сая төгрөгийн цалин авч ийн 5 сая төгрөгөөс илүү хэрэгцээтэй байгаад ах юм бол тэ машиныг харж ийн, хувцсыг харж ийн, амьдарч байгаа байрыг харж ийн, хүүхдийн юу худалдаж авч байгааг бүгдийг харж байгаа байхгүй юу. Тэгээд энэ 5 саяас хэтэрсэн байх юм бол энэ хүн авилга авч ийна гэдэг шууд заагаад өгсөн байт юм байлээ. Тэнгүүд энэ хүмүүс чинь нэг талаасаа цалин ихтэй, нөгөө талаасаа авилга авах ямар ч нөхцөл байдал байхгүй болчихж байгаа юм байлээ. Тэгээд одоо Сингапур улс чинь хамгийн бага авилгатай улсуудын нэгт орд юм байлээ. Энэ туршлага нь ингэж нөлөөлсөн байх нь тий. За тэгээд ингээд үндсэндээ нэгдүгürt үйлдвэрлэжилт, хоёрт орон сууцчлалт, гуравт боловсрол, дөрөвт авилгын эсрэг тэмцэл гэсэн дөрвөн хөл дээр Сингапур улс бий болж одоо хүртэл тогтож байгаа улс юм аа. За хоёул хамтран хэлэгч ярьж. За нэвтрүүлгийн хамтран хэлэгчээр чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids хамтран ажиллаж байгаа. За энэ хөө бүтээгдэхүүнийг Linus Media хамт олон маань Монгол улстай импортлон оруулж ирдэг. За 15 төрлийн эрдэс витамин агуулсан мультивитамин ашигтай бактери агуулснараа давуу тал ихтэй. Хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмждэг, бодисын солилцоог бас дэмждэг, тархины үйл ажиллагааг дэмжинэ. Ашигтай бактери нь хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг. За хайрцан дотроо нөгөө 14 ширхэг юм нунтаг хэлбэртэй байгаа. Тэгээд ингээд нөгөө нэг мууталгаатай байх нь шүү дээ. Тэгээд 1-3 насны хүүхэд өдөрт 1 удыг ууж болдог бол 4 болон түүнээс дээш насны хүүхдүүд 1-2 удыг бас ус болон тарганд найруулан ууж хэрэгэлдэг ийм зүйл байгаа. Тэгэхээр ер нь бол худалдаалж байгаа газар нь мэдээж бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа. Мөн дээрээс нь Health Point буюу Health Point-ийн эмийн сангуудаар худалдаалж байгаа. Мас түрүүний дурддгаар нөгөө H Point гэдэг байгаа онлайн шоп дээр маань тий онлайн дээр платформ дээр маань бас худалдан авахар байдаг. Тэгээ та бүхэнд бас үнэгүй хөргөлттэй байдгийн шүү. Тэгэхээр хүүхдийнхаа одоо ирээдүй хүүхдүүд бидний ирээдүй шүү дээ. Тэгэхээр чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids бид бүхнийг дэмжин ажиллаа. Баярлалаа. За одоо тэгээ хэдийгээр их орноо хөгжүүлж олон үзүүлэлтээр одоо дэлхийд дээгүүр бичигдэх улс болж чадсан ч гэсэн Lee Kuan Yew бол одоо 100% авторитар удирдагч мөн байгаа байхгүй юу. Бүр 1959 оноос одоо хүртэл PAP нам нь төр барьж байгаа. Сонгуул болгонд илт давуу ялалт байгуулдаг. Энэ гэхдээ дандаа бүгдээрээ хуулийнхаа дагуу сонгуулиуд нь явагддаг. Гэхдээ ямар одоо сонирхолтой юмуд болж байна гэх юм бол ерөнхий сайд газрын зураг дээр дүрэг хороо шугамыг одоо дуртай үедээ дураараа зурах бүрэн эрхтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо нэг дүрэгт одоо өрсөлдөгч нам нь жоохон ялалт байгуулах гэдэг шүү дээ. Тэгэх юм бол тэр дүргийг нь шууд голоор нь таслана. Эсвэл өөр дүрэгтэй нийлүүлж болдог гэсэн үг. Тэгэхээр сонгуул болохоос 2 хоногийн өмнө сонгуулийн тойргууд гівэнд өөрчлөгдөх тохиолдлууд дандаа гардаг. Тэгээд Сингапурт бол одоо хэвлэлийн эрх чөлөө гэсэн юм ердөөсөө бараг байхгүй. Төр баригчдыг шүмжлэх юм бол шууд тэр шүмжилсэн хүнийг нь шүүх хурлаар оруулаад нэр хүнд гутаасан гэдэг хэрэгээр олон сая долларын өрөнд орд юм бэлээ. Торгол тавьчт юм бэлээ. Тэнгүүд энэ хүмүүс ч угаасаа шүмжлэгийг одоо төр өөртөө баталчихж байгаа болохоор дандаа шүмжилсэн хүмүүс нь ялагддаг. Энэ юунда шүүх хурал дээрээ. Тэгээд Сингапурт жагсаал цуглаан зохион байгуулах нь бол хууль бас хориотой байдаг. Жагсаал ердөөсөө зохион байгуулж болохгүй. Жагсаал зохион байгуулах юм бол заавал улсаас төрөөсөө зөвшөөрөл авдаг. Тэгээд энэ зөвшөөрөл авахдаа бүр амар их бичиг баримт шаарддаг, бүр амар ядаргаатай байд юм байна. Тэгэхээр ихэнхдээ жагсаал цуглаан баг болдгоо. Тэгээд 1987 оны 5 дугаар сарын 21-нд 22 хүнийг төрийн эргэлт хийх гэж төлөвлөж байна гэд барьчилсан байт юм байлээ. Тэгээд энэ хүмүүсийн ихэнх нь зүгээр л марксист үзэл бодолтой нийгэмд идэвхтэй оюутнууд
байгаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ оюутнуудыг бүгднийг бас ялгаагүй л шүүх хуралгүйгээр олон сар шоронд хорж исэн юм бэлээ. Тэгээ эдгээр эцэстээ хэргийг хүлээн зөвшөөрсөн гэдэг хуудас нэр гарын ёсгээ зурж иж суллагдсан байдаг. Тэгээд энэ гарын ёсгийг нь сүрдүүлж зуруулсан төрийн эрэлт хийх гэж байна гэсэн ямар ч баримт нотлогоо байхгүй байна гэдгийг илрүүлж исэн нэг олон улсын сэтгүүлчийг шууд Сингапуроос хөөгөөд харж гисалтанд оруулж исэн юм бэлээ. Тэгээд одоо ч гэсэн энэ оюутнууд гэмт хэрэг хийх гэжсэн тийм төрийн эрэлт хийх гэжсэн энэ нэр буруутай гэдэг байр сууриас бол Сингапур хязгаарч хөдлөөгүй байгаа. Одоо ч гэсэн эдгээр буруутай гэсэн ярьсаар л идэм бэлээ. Тэгээд энэний үр дүн нь юу байна гэх юм бол 1987 оноос хойш нийгэм нь Сингапурын нийгэм амар боломжтой болчихж байгаа байхгүй юу? Амар айцтай тий. Ягаад гэвэл за би хитрхи ингээд улс төрийн эсрэг ажиллаад ах юм бол намайг шууд шүүх хурлгүйгээр баривчлаад олон сар хорих юм байна. Тийм учраас одоо нийгэмд ердөөсөө идэвхтэй байж болохгүй юм байна. Сургуулиуд нь одоо судалгаа эдрэг хийхдээ улс төрийн судалгаа нар ердөөсөө хийдэггүй болчихж байгаа. Ли Куан Ю юу үзүүлж байна гэх юм бол ингэж олон 10,000 хүнийг бүгднийг шоронд хийх оронд 22 хүнийг шоронд хийгээд энийгээ бөөн асуудал гаргаад тийм медиагаар сенсац болгочих юм бол хүмүүс бүгдээрээ айцтай болд юм байна гэдгийг үзүүлж байгаа байхгүй. Нөгөө сүргийг маллаад ч тийм сүргийг маллаад. Тэгээ одоо ч гэсэн Сингапурт бол нэг амар нийгмийн идэвхтэй хүмүүс бол байдгүй. Одоо марксист үзэл бодол, социалист үзэл бодолтой тэмэрдэг юмртээс байдгүй юм билээ. За тэгээд 1990 он болоход 31 жил төрийн эрх барьсан Ли Куан Ю 67 нас хүрсэн байна. Тэгээд энэ үедээ өөрөөс нь хойш орших төр засгийг тогтолцоог бий болгож чадсан гэж үзээд эрх мэдлээ шилжүүлж эхэлж байгаа. Одоо бид нар ч өмнө дарангуулагч нар хүүхдлээ дарангуулагч байдаг байсан бол Ли Куан Ю за миний хийх ёстой юмнуудаа би бүгдийг нь хийжлээ. Одоо энэ улс өөрөө явгая гэд эрх мэдлээ жоохон дамжуулж өгч байгаа. Тэгэд яг хинд дамжуулж өгсөн бэ гэх юм бол өөртөө адилхан Raffles Institute-ийн боловсролтой Америк нэгдсэн улсын Williams College-ийг төгссөн худалдаа үйлдвэрлэл, эрүүл мэнд, батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Го Чок Тонд ерөнхий сайдын албан тушаалаар шилжүүлж өгсөн байдаг. Тэгээ энэ хүн бол одоо Ли Куан Юг бодоход арай нэг нээлттэй, ард иргэдтэй илүү ойрхон хүн байсан учраас за одоо би 31 жилийн турш хатуу гараар улсаа чадахын хэрээр хөгжүүллээ. Одоо нийгэм арай нээлттэй болох цаг байна гэсэн шийдвэр гаргаж байгаа юм шиг харагдаж байгаа. За тэгээд Ли Куан Ю бол албан тушаалаасаа буугаад зүгээр нэг жирийн иргэн болоогүй Ахмад сайд гэдэг албан тушаалтай үлдсэн юм бэлээ. За Ахмад сайд гэдэг нь одоо томоохон бодлогын шийдвэрүүдээр зөвлөмж өгдөг хүн болж байгаа гэсэн үг. Тэгээ 2004 онд тэрний хүү Ли Син Лун ерөнхий сайд болоход 81 настай Ли Куан Ю өөрөө министр ментор буюу сайдын сургагч гэдэг албан тушаалд авч байгаа. Сайдын сургагч гэдэг албан тушаал нь юу вэ гэхээр бас л ялгаагүй зөвлөгөө өгдөг хүн болж байгаа гэсэн үг. За тэгээ эцэст нь 2011 онд буюу 88 наснда улс төрийн албан тушаал хашгаа бүр мөсөн болсон байна. Ли Куан Ю. За тэгээд Ли Куан Югийн хувийн хөрөнгө нь насныхын нийцэст 10 сая орчим доллар хүрч байсан байгаад байгаа. За энэ нь бол гэхдээ өмнө хэлжсэнээр төрийн албан хаагчдын цалин маш өндөр байдгаас болж 10 сая хүрч байгаа гэсэн үг шүү тийм. Итгэвчдээс авилга дээр байхгүй байгаа гэсэн үг. Зүгээр хангалттай цалин аваад тэрийг хуримлаад байгангууд амьдралын хайцтай 10 сая долларын хөрөнгөтэй болсон байна гэсэн үг. Сингапурын сайд байж байхдаа бол ердөөсөө нэх гоё ордон амьдардаг байсан маш жирийн энгийн амьдардаг хүн байсан юм бэлээ. Офшор эднэр ердөөсөө байдаг байсан. Тэгээд 2015 оны 2 дугаар сард 91 настай Ли Куан Ю хатгаа тусан эмнэлэгт хэвтэн эмчилж байгаад өөд болсон байдаг. Тэгээд Сингапур даяар үндэсний гашууд зарлаж 7 хоног гашуудсан байдаг. Тэгээ олон зуун мянган хүн талигаач хүндэтгэл үзүүлэхээр хонон өнжин очлоод бүр бороонд цохиулж хүлддэг байсан гэдэм билээ. За болцсон шүү. За. Нэр сайн дарангуулагч байх боломжтой юу гэсэн шүү дээ тий. Энэ бас айгүй сонин бас зүйл байна л да. Тэр нөгөө нэг мэдээж ямар нэгэн ажлыг явуулахын тулд тэр зорилгыг харчиж байгаа бол одоо жишээлбэл их гүрнүүдэд бодлого гэж байхаас тэн дээр гарч ирж байгаа ерөнхий сайд ерөнхийлөгч нар бол тэр бодлогыг л урагшлуулах тухайн цаг үед сонгогдсон болохоос биш өөрийн гэсэн бодлогыг хараад явуулж болохгүй тий. Жишээлбэл одоо үйлдвэрчсэн тэр улсыг байгуулнаа гэд
нэг 20 жилийн дотор ингэ хиймээр 30 жилийн дотор хиймээр гэдгээ улс өөрөө хараад тооцоолчод л тэр дунд 4-5 ерөнхийсэд гарч ирж байгаа. Гэтэл ч юм ерөнхийдж гарч ирж байгаа ч юм уу. Тэд нар тэр ажлыгаа явуулдаг. Тэр нуруу ажлуудаа явуулдаг. Нэмэлт санаачлах гэсэн юмудаа хийж болох байх. Гэтэл яг хуу зарим тохиолдолд өөр тогтолцоотой төрийн тогтолцоотой улсуудыг харахаар нэг нь гарч ирээд нэг 4 жил гарч ирээд нэг юм сэтгээд хийгээд ингэдэг. За магадгүй дагсан яамдуудынх нь сайднаар нь гарч ирдэг. Нэг ажлуудыг хийх гээд ингэдэг, шинэ юм сэтгээд хийх гээд ингэдэг. Гэтэл хугацаанд дуусаад дараагийн юу гарч ирэнгуутлаа тэрний хийжсэн ажлыг хийхгүй гэж орхиод зогсоогоод царцаагаад өөр дахиад ажил хийждэг. Энэ өөрөө нэг талтаа нөгөө үндсэн одоо улс орны тэр өөрийн гэсэн үндсэн тэр нуруу явуулах ажил ерөөсөө явахгүйгээр ингээд сэглээд явчихна. Би бүр ингэж сонсч ирсэн сүүлд. Энэ сайдыг байхад энэ ажлыг гаргаж хийж болохгүй маа гэд тэр ямыг бүх ажилчид нь орхио гарцсан. Нөгөө сайд нь ганцаархан ажил төрөндөө сууж идэг. Тэгээ явуулах гэхээр хүч байхгүй, боломж байхгүй. Тэрнийг унгаагаад өөр сайдаар толингууд л нөгөө нэг хийх гэж ягдсан ажлыг нь нөгөө сайд нь ирээд хийж байгаа юм шиг харагдуулдаг ч гэдэг юм уу. Ингээд нөгөө үндсэн зорилгоо явуулах биш, наан суудл хин хийсэн, хин хийгээгүй гэдэг ч юм уу те. Эсвэл тэр нам хийсэн, энэ нам хийсэн гээгүй ч гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар үндсэн ажлаа явуулахгүй байгаад идэг нэг юм чин магадгүй бас энэ мэд хүн байгаагүйгээс энэ мэд бодлого байгаагүйгээс болж исэн ч гэж магадгүй л юмсаг санагдаа явчлаа шүү. Нэг сонин л юм байна. Айгүй сонин юм байна. Тий. Би бол энэ нэвтрүүлэг амар сонирхолтой гэж бодлоо юм л да. Ягаад гэвэл үнэхээр ийм авторитар хатуу гартай хүн байж чинь Сингапур улс чинь ийм болж байгаа байхгүй тий. Ийм мундаг улс болж чинь. Гэхдээ одоо ингээд бодоод би бол өөрөө Ликваныг одоо нэг янз шүтдэг хүн байна л да. Одоо үнэхээр тохоо үед хэрэгтэй хүн байгаад байсан. Гэтэл одоо Монголд ийм хүн би бол хизэж битгий гарч ирсэн гэж хүсэж байгаа байхгүй юу? Тий, одоо Монголд бол тий. Энэ одоо анх Сингапур улс чинь үүсгэн байгуулахдаа маш хэцүү цаг үед одоо тий жижигхэн тосгон байсан. Ямар ч юм байхгүй үед нөхцөлийн хувьд манай Монголоос шал ондоол газар шүү дээ. Зөв цагта зөв хүн байгаад байгаа. Тэгтэл одоо Монголд хизэж битгий юм хүн гарч ирсэн. Монголд бид нар одоо юу байна гэхээр арчил гэдэг нэг сайхан юм байна тий. Бид нар саналаа өгөж болж чинь бид нар одоо засаг таалагдахгүй бол саналаа өгөөд шин засаг гаргаж болоод байгаа байхгүй юу? Тэгтэл Сингапурт ямар ч юм тогтолцоо ердөөсөө байхгүй. Унгаах үедээ унгаачих байна. Гэх мэтчлэн. Энд ч одоо ядчил нэг ардчлал амьд байгаагийн л нэг хэлбэр шүү дээ, тий. Ард түмэн өөрөө хүчтэй байна. Ард түмний гарт ирэх мэдл очиж байна гэдэг чинь. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар ханаа томны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаан трапл юу. За мөн чанарыг танд авчирн хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids бид бүхэнтэй хамтран ажиллалаа. За тэгээ нэвтрүүлгийн маань бид бүхэнд бэлтгэн өргөдөг онондоо баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. За нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.